Би арай Эмжил студиэс бэлтгэн явуулж байгаа. Энэ удаагийн дугаарт Гандан Тэгчлийн хийдийн тэргүүн хамлам, Чойж амцгой, лам нарын хамт морлон ирж би арай монголчуудын ажиг гинээс сүмд сургаалаа айлтж буян гişгийн даллага ахуулж сүсгтэн олондоо ном хурлаа. Морилж байна. Хамгаа маань ер нь бол Америкт морилж байхдаа бол байн монголчуудтайгаа уулзаж Монголынхаа одоо энд байгаа улсууд хүмүүстэйгээ байн уулзаж Монголын одоо сонин сайныг байн ярьж дээ шашинныгаа талаар өргөж бид нар алтан сургаалаа ингэж хайрлаж яд юм аа. Тэгээ өнөөдөр одоо энэ хүү айлчлал маань бас энэ өнөөдрийг тохиолж бид нар энэ Нью-Йоркт хамгаа маань одоо бурхан шашны том хуралд оролцоод буцах замд нь бид нар одоо ингэж Сан Францискод ингэж өрн залаад хамгаагаа ингэж модон саалтуулж энд байгаа хүмүүсүүдтэйгээ бас уулзуулах завшаан бас тохиож байгаад бид маш их баяртай байна. За тэгээ хамгаа маань одоо бид нартай Монголын тухай болон бурхан шашны талаар алтан сургаалаа сайхан хайлтнаа. За өнөөдөр хүн дээр одоо 3 удаа гарч байгаа юм да 3-4 удаа. Тэгээд ер нь бол 1990 оноос хойш сайхан цаг эхэлж хүмүүстэйгээ уулзаж очирдаг, ярьцэг хөөрдөг, асуудаг давалдаг сайхан цаг ирсэн. 90 оноос хойш аль болохоор монголчуудын хаа байгаа газарт нь хүрх юмсан гэж ингэж бодож ажилласан. Тэгээд одоо Америкт бол их хатан Монгол байна, Солонгос дэх байна, Европод бас мэдэн байна. Энэ улсуудад ингээд хүрээд монголчууд минь ямар ч юмгийн аж амьдралтай байдгийг тэнд байгаа юмнуудыг энд хүргэж ирж энд байгаа юм ин Монголд бас засаж зөвлөх юмнууд байна, бодлоо боддог. Америк, Европод ингэдэг бас аяг зангаа эвдээд бодлоо дураагаад байгаа юмнууд байна. Хянууны амьдралаар амьдрах гэж оролдож байгаа юм байна. Энүүнийг бас тэнд нь очиж хэлж яхаас ингэж бодогдтээ. За ийм мэдээ юмнууд байна. Тийм учраас тэр гэр орондоо холбогдохтой бол мэдэн бодиттой мэдээлэл өгч явахгүй бол монголчуудад одоо ажлын байр бол учиргүй их гарсан. Ажилдаг хүн байхгүй. Цалингийн олчаад таануудын цалингд олчаад тэгээ одоо тийм л хэмжээний цалин хийгээд одоо суугаад байдаг юм уу яа гэх. Тийм учраас бодиттой хандаж арга хэмтэйгээ олсуудаа бас тийм юм хэлж явахгүй бол бас хэцүү юм болоо гэж ингэж бодсон. За энэ бол одоо урдтгал хэсэг нь байна. Ингээд одоо гадаад татаад явж байгаа нэг ийм бид бол ингээд нэг зарим нь ирээд 10 20 жил очиж зарим нь одоо цөөхөн жил болж байгаа баг. Ерөнхийдөө бид ингээд шашныгаа хардаг нүдээ түүхэн хардаг нүдээ нэг өөрчлөх цаг болсон юм байна. Тэгээ биднуудын явж исэн түүх бол ерөөсөө дан хулгай түүх байж. Тэр коммунизм гэдэг дурангаар ингээ харагдал тэр дотор багтаж байгаа юмыг биднуудын одоо сайн сайхан зүйл коммунизмын нүдээр харахад ингээд харагдахгүй байсан бүх зүйлүүдийг муу муухай дайсан гэж үзсэн. Тийм учраас Монгол улсын тусгаар тогтнолынхаа төлөө цусаа хасгаруулсан маш олон хүмүүсүүдийг түүхэнд бичихгүйгээр үлдээжээ. Тэгээд ихэнх нь муу гэж дайсан юм шиг гэж. Одоо сүүлийн үед манай гандан дээр эрдэм шинжилгээний хүрээлэн гараад тэгээд тэн дээр эрдэм шинжилгээний хурдууд хийж байгаа. Тэгээд 8 дугаар багтын тухай бид хуралдаж үзсэн. Тэгэхэд бол нэр үнэхээр гайхамшигтай. Одоо энэ жил бол ямар ойнууд байгаа вэ гэхээр хүний бүрэн байгуулагдсны 2200 жилийн аваад байна. Монгол улсын тусгаар тогтнолоо дахин сэргээсний 100 жилийн ардын хувьсгал гарсны 90 жилийн их том ойнууд байна. Тийм учраас өөрийнхөө 21 оноос урдах юмнуудаа цөмөөрөнгийн нормон дотор байсан 21 оноос хойш жаргалыг бүтээж жигтэйхэн хөгжил дэвтэл авсгсан мэтэр ярьж байгаа явдал бол ерөөсө хүн төрөлхтний түүхнээс хазгаа идэв шүү дээ. Тийм учраас бид тэр ламтай, шашинтай, төртэй тэр одоо их ноёд баяртай байсан. Тэднүүд бол Америкийн түүхч тэр ноёд баяр дэлгэн юм хадгалагдаад эрхчлөө тусгаар тогтнолынхаа төлөө явж исэн сайн сайхан ажил хийсэн бүгд ямар ч орны түүхэнд байхад манайхд л хасаад байсан. Тэд бол дайсан байсан, хүн биш байсан мэтэр ингэ дүрссэн явдал биднуудыг өөрийнхөө түүхэнд буруугаар ханддаг, өөрийнхөө шашинд буруугаар ханддаг, хүний соёлыг сайхан гэдэг, хүний имийг сайхан гэдэг ийм сэтгхүй тавьсан. Монголд бол ийм колони сэтгхүй гэсэн байна гэдэг ингэж бодогддог. За гэх юм бол одоо ч гэсэн бид энэ түүхээ засаж авах сэтгэлгээгээ чангаруулж дэлхий дээр том түүхтэй ардсан байсан юм ихгүй бол өнөөдөр монголчууд бас эвгүй байдалтай байна. Яг гэх юм бол би Ирэнээр очоод Ирэний наадлын замын үеийн хэлбэр дээр очоод ингээ харж байгаа. Замын үеийн хэлбэр дээр очихдоо
машин элдвүүдээ хөндлөн тавьсан. Тэр гаалын ажилчид Монгол дарга нар бүгдээр нь шон нохоо билүүлж байна. Тэрдээ жигтэйг хачаа ганц номонд авахгүй хуулийн дагахгүй. Дээрлэхэд монголчууд Монголынхаа таван хэлийг өстой хэмгэх гэж байна. Сүсгтэн олныхоо Бээргийн монголчуудынхаа холбооны нэрийн өмнөөс манай хийх хамгаламж чойдоос болон бусад ургуудаа буйны ажил үүснэ. Сайн үүсье. Хаваа. Хоёр асуулт байна. Нэгдүгээрт би өөрөө high school манай католик шашингийн тийм урсгалаар бүтсэн одоо Бенедиктийн тийм Христүүд зэрэг тийм сургуулиудаар өссөн томорсон. Тийм үү. Тэгээд ингээ хараад Библийг бол маш хялбар юм ерөөсөө юм татаад ерөөсөө Библи бол хаанаас номын зүгээс авч явж байна, хаас авч явж байна. Тэгэхэд буддизмыг өөртөө сурья, судлая, тэгээд түүхийн судлая, уншия ямар нэг судар бичиг монгол хэл дээр ч юм уу англи хэл дээр бас англи хэл дээр олох нь монгол хэл дээрс олохгүй тэр талаар аюул гэж бодож байна. Тэгээд хоёрдугаар асуулт нь болохоор түүнээс бас үүдэлтэй юм болов гэж би бодоод байна. Монголчууд маань миний мэдхийн зарим нэг хүмүүсийн амьдралыг хажаад хараад байна. Ямар нэг юм болохоор охин багштай залбираад ном уншууд ингээд явдаг. За холын зам явлаа гэж за тэгээд уншууд юм. Дандаа ямар нэг юм хэрэгтэй юм болонгууд бурхан багштай хамтар бусад үеэр таны хэлдгээр сүсгээр тэгж бишрээд ингээд явж байгаас гачигдaltaй юм уу тийм хүмүүс сүүх юм уу таатартай юм. Сүүлж байгаас нэхлээ да. Үнэхээр энэ дутагдaltaй юм шиг байна. Мэдиж шүтэх юм бол тэрэндээ говьшгүй байх юм байна. Мэдэхгүй болохтой зэрэг зайлуу тэгээд говьхтай тун амархан болоод байна. Тийм учраас бол мэдсэн л дээр байна. Тэгээ бид нь 2-3 янзын гачаал байдیں۔ Нэгдүгээр тэгвэл коммунизм бүх номын устгаад хамгийн сайн мэддэг бол сууд энэ бүгдээр ингэ алаад 30-аад мянган хүний цааш нь харуулад ингээд одоо сүйдлээ хийсэн. Тийм учраас 1990 он хүртэл өнөө боловсон хүчний гачаалд орсон шин да. Өнөө хилдэг бол сууд нь байхгүй багш нарын цаашаа харсан. 90 он гэхэд өнөө жоох эрдэмтэй байсан өвгчүүд ч гэсэн бурхны харанд яваад тэгээ дуустдаг юм байна. Тэгээ залуу улсаа бэлдэх гэж ихээр зүдэрсэн. Одоо төрүүч нь л одоо энэ хэдэл байна да 20 гараад явж байна. Тийм учраас бол боловсон хүчний их гачаалтай. Ном судар яа хараг байхгүй. Хоёр янзын гачаал байдгийг хэл номны хувьд. Нэгдүгээрт нь юу гэдэг зэрэг коммунизмаас ингээд өнөө хуучин ясын устгахын тулд үсгийн өөрчлөлт шинэ үсэг гаргасан. Тийм учраас хуучин солиос нь хамаагүй хөндөрлөсөн. Хуучныхаа түүхийг мэдэхгүй, соёлоо мэдэхгүй, шашнаа мэдэхгүй болох хамгийн том арга бол нанжин арга бол үсгийн солисон явдал байсан. Ганжуур нь байгаад байдаг бүтэн 108 бат 225 бат ганжуур нь байгаад байдаг. Тэрнийг монгол хүн монголоор уншиж чадах байсан. Тийм учраас бол 90 он эхлэхэд бол ямар ч шаардлага шинэ үсэг дээр ном бичих шаардлага.